Одоо ах нь бол энэ 30 гаруй жил энэ мөрөдөл том тоглож ирсэн юм билээ. Яг үнэнгээд одоо мөрөдөл толомын 5 дахь үеийн донтогч юм байхгүй юу. Үнэхээр бүх өөртөө байсан сайхан амьдрал хань ижил өөр хүүхд бүгдийг хаяад ингээд энэ тоглоом золиос авсан байхгүй юу. Одоо ер нь тэгэл 30 гаруй жил мөрөдөл том тоглолцсон. Тэгээ та ялангуяа захин минь тоглоомыг энэ коронавирус гарсан ч ковид энэс хойш хит их орсон байхгүй яах нь. Би ганцаараа яриа сууж идэггүй байсан гэж боддоо. Нэг өрөөнд ингээд нэг хүн өнөөдөр 50 60 саяыг алдлаа тоглоод юм алраад алдлаа. Тэгэхэд 7 хүний 6 нь 5 нь өөрийнх нь хүн нэг нь под сууж байгаа байхгүй юу? Энэ бол зөвхөн зохион байгуулалтаа залхилт гэмтэрэг. Шинэ ингээд гэр орондоо ингээд гадаад дотор ажил хийж нэг цаг нэг айдаан дулаангад гараад тусалсаач юм ингээд явж одоо шууд уцаа хараад таныг тоглоод игээд ингээд буцаага алдчихдаг. Мөрөдөд толомонд ерөөсөө яг мөрийн хожих магадлал бол ерөөсөө нэг хөвтэй шүү ахын доо. Нэг хөвч хүрэхгүй шүү. Ерөндөө хүн өөрийнхөө донтолтоос болоод өнөөдөр маш их хэмжээний мөнгө алдсан залуучууд яг ингээд өөр ширэн нэхэгдэл янз бүрийн банкуус, санхүүгийн байгууллага энтэнд ингээд зөндөө өрдсөн байгаа шүү дээ. Тэр нь нэхэдэд ирэхэд хүчээр тоглож байгаа байхгүй. Энэ донтолт. Тийм учраас түүнээсээ би зөвлөгөө өгөхөд энэ мөрөдөө тоглоом гэдэг юмыг тоглоод 100% гэж 100% нэг хөвч хожих магадлал байхгүй гэдгийг одоо ингээд түүнээсээ уриалмаар ган залуучууд та тий.